6 дугаар бичил хорооллын 6 байрны лифт шинжлэгдэжээ. Гэвч байг гацхуулсан байна. Өдөртөө 3-4 удаа гацдаг болохыг оршин суугчид хэлж байна. Хамгийн гол нь иргэд цахилгаан шат ашигласныхаа төлбөр болгож сардаа 5,000 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбоонд төлдөг байна. Тэгсэн хэрнээ энэ цахилгаан шатыг гацдаг учраас ашиглах тохиолдол ховор байдаг гэлээ. Ийм байтал сууц өмчлөгчдийн холбоо нь нэг орцны 36 айлаас тус бүр 5,000 төгрөг авсаар байгаа юм а. Өөрөөр хэлбэл сар бүр 180,000 төгрөг авдаг байна. Төмөрлөнд дандаа гацчихдаг байхгүй. Өчигдөрөгч нь л 2-3 гаццсан. Шөнө ямар ч ус орой 800 үйдэл гаццсан л байгаа юм чинь. Тэгээд нөгөө нэг 2 орцны донд нэг жижигүртэй болохоор энэ орцоо чинь нэг хогийн халтмал зэвэрлсэн болоо л тэгэл яаж байгаа. Тэгэл энэ лифт мэтний чараар хүмүүс шээгэл авиг хэцүү. Сард юу хэдэн төгрөгийн дотор? Сар болгон айл болгон 5,000 төгрөг шүү дээ. Тэр ажиллахаас ажиллахгүй нэг үед юм. Тэгээд ажиллах. Одоо харин сүүлийн 9 сард бол үнэхээр сайн ажил. 8 сарын сүүлээс 9 сарын сүүл хүртэл аягүй сайн ажиллаж ирсэн байхгүй юу? Одоо тэгэл 9 сарын 20 хэднээс хойш үл ямар ч бас өдөр болгоншгүй гацчихна. Энэ талаар та нар сөөхтэй хандаж бас хайж байна. Сөөхтэй зөндөө хандсан шүү дээ. Хичмэн бүр аргаан бараа сууж ийн гэдэг юм чинь. Нүс хэрэггүй солиулж гэж бодож байна. Ганцхан манайх чинь шинэ лифт шүү дээ. Бус нь бол хуучин лифт. Тэгээ энэ мөрөстэй хуучинсанд орчлоо шүү дээ. Бид нар айгаа үгүй л хийгээл нөгөөдөг чинь зайлдаг. Зовлоо өглөө сууж байгаа юм чинь. Лифтээ шинжлэх чинь гэдэг нь оршин суугчдаас төлбөр авсан уу? Үгүй төлбөр аваагүй. Зүгээр ер нь бол сар болгоны лифтний хамонгийг л авдаг. Тийм манай лифт 2-3 удаа бишээ байн гацдгийг ер нь. Тэгэл гацсан ирнэ байрныхаа юуныхаа лифтнийхаа мөнгийг бол байнга авна. Тэгээд хэлэхээр ерөөсөө ингэ гацчаад идэх ингээд шинэ лифт хийж ийж. Тийм өмнөхөөсөө дорцсон. Бараг л хуучин бүр хамаагүй дээрсэн байхгүй юу? Тэгэл одоо ер нь би чинь жоохон хөвгтэй байнга орж гарна. Тэг чинь голцоо шатаар дээш дошоо өгснө. Тэгсэн энэ лифтнийхаа мөнгийг төлдөг. Сард хэдэн төгрөг авдаг? 5,000 байнга авна. Тэгэл ерөнхийдөө заада сарын нэг 15-аас 20 хоногт бараг л левдрэлттэй маягтай байна ш. Тэгсэн ирнэл үндсэндээ гүйцэд энэ левний хамонгийг авна. Энэ байрыг хариуцсан цогц чандмын сууц өмчлөгчдийн холбооны дарга хүүхдүүд байнга цахилгаанштай тоглодог. Дээрээс нь иргэд өөрсдөө 3-4 секунд хүлээгээд нэгдэх хаалгыг гараараа хүчлэн нээснээс олж пүршийг нэвддэг гэсэн тайлбарлалээ. Ингэж өөртөө хайр гамгүй эвцсэн хэрнээ засварлах хугацааг хүлээж чадалгүй, төвчээргүй ханддаг гэсэн юм а. Одоо байнгын зогсолттой гэсэн бол оршин суугчийн санал гомдол ирдэг. Энэ яагаад гэвэл Оросын Моглев лифт учраас хугацаа зааж ирдэг. Энийг хүмүүс юусоо ойлгодоггүй. Лифт хугацаа заагаад секундээр онгойж байгаа юмий чинь ерөөсөө 3-4 секундэд онгойх юмий чинь хүлээдэггүй. Хаалгыг нь ерөөсөө гараараа өөртөө зад яраал тэгээ хаалганых нь бүршийг аваачаа сунгачдаг. Тэгээд нөгөө лифт чинь зогссон тохиолдолд заавал замхаг хийх компанитай гэрээтэй учраас замхагийн одоо механикуудыг дуудах тохиолдол гардаг. Тэгээд энээс олж одоо лифт зогслоод инглигсэн асуудлууд маш их үүсдэгтэй. Нийт 33 сая төгрөгийн санхүүжилтээр нэг цахилгаан шатыг шинжилдэг юм байна. Мөн энэ байранд байгаа 36 айлын 10 л эзэд нь оршин суудаг гэж сөөхөн дарга нь хэллээ. Үйлдэл нь хүнсний байранд сууж байгаа хүмүүс учраас эд зүйлд хүнийх гэсэн сэтгэлээр ханддаг болохыг мөн хэлж байна. Бид иргэдийнхэн гомдлын мөрөөр мэдээ бэлтгэдэг хин нэгний буруу зөвийг шүүх хэрэггүй юм а. Гэхдээ иргэдийн дунд гарч байгаа үл ойлголцлыг бид мэдээлэлтэй холбогдох газрууд нь анхаарна. Шууд ариуна сайн занаар мэдээллээ.